Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Ялангуяа өнөөдөр энэ газарт догтлоод, баярлаад, баярлах гад, баяр болж байгааг бас магадгүй анзаараачгүй байгаа тэр бүх эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргье. За хажууд талд чи эмэгтэйчүүдийн нэг баярын мэнд хүргэж. Тэгэхээр манай эрчүүд нэг гар сунгаа. За баярын мэнд хүргье. 1900 оны ихэнх үеэс ахуулаад өнөөдрийг хүртэл нийтдээ бараг 100 гаруй жил тэмдэглэж байгаа энэхүү баярын мэндийг та бүхэнд хүргэе. Тэгээ өнөөдөр бас бурхан үнэхээр та бүгдийг ивэн өрөөх болтугай. Библиэлд ер нь аюул олон эмэгтэйчүүдийн талаар гардаг л да. Библиэлд эмэгтэй баатрууд их гарна. Ер нь яг хоо эмэгтэй дүр бол Библийн бас гол дүрүүдийн нэг юм байгаа юм. Хэдийгээр одоо еврейн соёл тухайн үед байсан соёл бол магадгүй эцгийн эрхт ёс нэлээд давмгай байсан ч гэсэн бурхан эмэгтэйчүүдэд дамжуулаад хэрхэн түүхэнд гайхалтай ажлуудыг хийж ирсэн бэ гэдгийг бид нар Библиэс маш ихээр харах боломжтой байдаг. Анхны бидний сайн мэдж байгаагаар хамгийн алдартай эмэгтэй чинь хэн бэ лээ Библиэлд гардаг. Гэхдээ яд чи Ева үсттэй тий. Ева байна. Ева бол үнэхээр алдартай. За цаашаа явах юм бол Авраамийн эхнэр Сара байна. За тэгэл Рут байна. Рахел байна тий. Мириам байна. Наоми хүртэл айгүй мундаг эмэгтэй шүү дээ тийм ээ. Хадам ээжнэр бол Наомигаас ах олонний зүйл сурах байх тийм ээ. Тий, Рут байна, Эстер байна. Шүний эмэгтэй гэд та бүхэн санаж байгаа бол одоо бас их алдартай одоо ялангуяа Элишаг бол тижэн тэтгэж байсан нэг чухал эмэгтэйгийн түүх бас гардаг. Ингээ харах юм бол хуучин гэрээ, за шинэ гэрээн дээр бол ярилт байхгүй тийм. Майр, Магдалины Майр, нөгөө Майр. За тэгээд одоо Есүсийн ээж Майр гэх хэмтчлэн олон хүмүүсийг бол бид нар харж байна. За магадгүй Есүсийн ээж Майр бол Библиэлд хамгийн алдартай эмэгтэйчүүдийн тоонд орох бах. Мартан дуу дуулж байхдаа бүх үеийнхэн намайг ерөөлтөө гэж энэ үеэс хойш дуудах болно гэж хүртэл айгүй юу гэх юм те тодорхойгоор одоо хэлсэн байдаг. За Рут бол маш их үнэнч байдал, гэр бүлийн үндэс, ямар гайхалтай бэр, ямар гайхалтай одоо мэрэгэн ухаантай бас төвчээртэй хөдөлмөрч эмэгтэй вэ гэдгийн дүрийг бол Библиэлд бол маш тодорхой харуулсан байдаг. Хэдийгээр өөрөө одоо тий харь үндэстэн байсан ч гэсэн одоо хадам ээжийнхаа гэх юм одоо нөхрийнхээ бурхныг өөрийн бурхан болгоод нөхрийнхээ үндэстнийг өөрийн үндэстэн болоод итгэл үнэмшил болоод бүхий л зүйлээр тэр үндэстэнд очиж үйлчилж хэрхэн цааш ашлагдсан бэ гэдэг түүхийг бол бид нар Рутийн түүхээр бол харж болно. За Эстер хатны түүх бол бүр гайхалтай түүхүүдийн бас нэг тийм ээ. Эстер хатан бол өөрийнхөө амь насыг дэнсэн дөрөөн дээр тавиад чултгай зөв шудраг зүйлсийн төлөө бурхны арт түмний төлөө дуугарч босож хааны өмнө цэх зогсож мэрэгэн ухаантайгаар одоо дайсныг бас хэрхэн ялж гарсан бэ гэдэг тийм гайхалтай түүх байдаг. За бас нэг гайхалтай түүх бол Дебора гэдэг эмэгтэй байгаа. Дебора бол үнэхээр одоо юу гэх юм те эмэгтэйчүүдийн маань дунд ялангуяа энэ Библиэлд гарч байгаа эмэгтэйчүүдийн дунд бол магадгүй туг барьж урд нь алхаж байгаа эмэгтэй дүр бол яах чаргагүй мөн байдаг. Дебора шиг тэгж уус үндэстнийг удирдагч гэж Библиэлд Дебора шиг тийм удирдагч өөр бараг байхгүй байх эмэгтэй удирдагчийн талаар ярьж байгаа. Тийм учраас Дебора бол яах чаргагүй яг нөгөө туг бариад улс төрийн зүтгэлтний хувьд ч тэр иш үзүүлэгчийн хувьд ч тэр маш тийм гайхалтай ийм торгон агшинд бурхны одоо юу гэх юм ажлыг хийсэн ийм эмэгтэйгийн дүр бол байдаг. За мэдээж хэрэг Магдалины Майрын талаар бид нар бол бас харж чадна тий. Магдалины Майр бол Есүс Христийг амьсны дараа хамгийн анх харсан хүмүүсийн нэг шүү дээ. Очиход юу байгаагүй тий Есүсийн цогцсон байгаагүй ягаад гэвэл амьсан учраас. Тэгээ удахгүй бас амьсан баяр маань болох гэж байгаа. Тэгээд тэр талаар бид нар бас дараа нь удахгүй сурна. Гэтэл өнөөдөр бид нар та бүхэнд бид нар ч юу ахтай за бурхан тий бурханаас би залбирж байгаад өнөөдөр эзэн минь Мартин намны баяр би өмнөхөр эмэгтэйчүүдийг урамшуулмаар байна. Ямар хэсгээр эзэн таны үгийг дамжуулах вэ гэсэн эзэн Деборагийн түүхийг маш сайн сануулсан. Тийм учраас би та бүхэнд хэлмээр. Гэтэ өнөөдөр номлолд эрэгтэйчүүдтэй холбоогүй гэсэн үг биш шүү заяа. Бурхан бол эрэгтэй эмэгтэй бүх хүмүүст яг адилхан хайртай. Бурхан эрэгтэй эмэгтэй бүх хүмүүсийг адилхан үнцэнтэй тооцдог. Заримдаа хүмүүс бид нар эрэгтэй хүн эмэгтэй хүмүүс хоёрын ажил болоод албан тушаалдлах нь зөрүү ажлын онцлогоос нь болоод хүмүүст бид нар
хүмүүсийг хүүсээр нь ялгуурлаад арай илүү эсвэл арай доошоо гэдэг ч юм уу тиймэрхүү ялгуурал гаргах гэж оролддог. Гэтэл Библийн Эхлэл номын 1-р бүлэгтэр Бурхан өөрийнхөө дүр төрхөөр эрхтэй болоод ямар хүнийг бүтээсэн гэлээ? Эмэгтэй хүнийг бүтээсэн гэсэн. Өөрөөр хэлбэл бид хүнийг яагаад үн цэнтэй тооцдог вэ гэвэл Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас бид хүнийг үн цэнтэд тооцдог. Өөрөөр хэлбэл тэр ямар ажил хийж байгаа вэ? Ямар мэрэгжилтэй вэ? Ямар боловсралтай вэ? Ямар чадвартай вэ? Хэр одоо юу гэх юм авьяастай вэ? Ямар албан тушаалтай вэ? Хэр баян бэ гэдгээс үл шалтгаалаад Христэд итгэл үнэмшил бидэрт юуг заадаг вэ гэхээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг энэ чухал зүйл нь хүний үн цэнийг яах вэ? Тодорхойлж идэг. Олон удаа хүмүүс яадаг вэ гэхээр үн цэнийг юугаар тодорхойлж идэг вэ гэхээр хийж байгаа ажил, мэргэжил, олж байгаа орлого, Германдаа ч юм уу сервантандаа хадгалсан байгаа дипломуудынхаа одоо ранкаар те үн цэнээр нь эсвэл хэр өндөр вэ гэдгээр нь заримдаа хүний үн цэнийг тодорхойлох гэдэг. Мэдээж тэр хүн юу хийдэг вэ гэдгийг тэдэнд тодорхойлж магадгүй. Гэхдээ үн цэн. Эхлэл номын 1-р бүлгээр эрэгтэй болоод эмэгтэй гэдэг энэ хоёр үгийг зэрэгцүүлэн тавих та. Нэг нь арай мундаг, нөгөөт нь арай яг уу сул гэсэн ойлголтыг өгөхийн тулд тавиагүй. Бурхан өөрийнхөө дүр төрхөөр энэ хоёр төрлийн хүнийг, хоёр төрөл шүү. Хоёр төрөл. Нөгөө Google-ийн хайлтаас биднэрт олдоод байгаа 20-30 төрлийн нөгөө хүүсийн талаар огт яриаггүй гэсэн. Эрэгтэй, эмэгтэй, гүйцээ. Тийм учраас Библи хизээч 3 дахь, 4 дахь, 5 дахь, бүр тэр байтугай 10 дахь, 20 дахь хүүсийн талаар яг уу дэмждэггүй, энэ талаар ярьдаггүй гэсэн. Бурхан анх хүнийг эрэгтэйгээр нь болоод эмэгтэйгээр нь бүтээсэн. Тэгэд энэ эрэгтэй, эмэгтэй хоёрын хооронд үн цэний ялгааг бий болгохын тулд Бурхан яг уу нэгнийх нь хавиргаар нөгөөдгийг бүтээсэн гэж талаар огт хэлээгүй. Заримдаа хүмүүсийн хооронд ийм маргаан гардаг. Эрэгтэй хүн нь лагуу, эмэгтэй хүн нь лагуу гэдэг. Тэгээ би юу гэж хэлдэг вэ гэхээр Бурхан лагаа гэж хэлнэ. Ерөөгөө хотын чандад ирчээд дайн хийхгээ суужсэн чинь нэгэн хүн үзэгддэг. Тэгээ тэнгэр элч цэргийн жанжин Бурханы цэргийн жанжин ирсэн байдаг. Тэгээд Йошуа асуудаг. Хей та миний талд байна уу те? Эсвэл эдний дайсны талд байна уу гэсэн чинь цэргийн жанжин юу хийсэн? Би чиний талд биш, эдний талд биш, Бурханы талд байна гэж хэлдэг. Тэгээ өөрөөр хэлбэл чи хаана байгаа вэ гэдэг чи айгүй чухал байгаа юм те. Тэгээс бид нар бол хүмүүсийг өөрийнхөө талд оруулж өөртөө жин татах гэж оролддог. Үгүй бид Бурханд өөрөө хариад өгөх хэрэгтэй. Бид Бурханд өөртөө очих хэрэгтэй. Тэгээ би юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүн бол хоёулаа Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн үн цэнтэй юм аа. Бурханаас өгсөн хувь тавилан, Бурханаас өгсөн авьяас чадвар, Бурханаас өгсөн мэрэгэн ухаан, Бурханаас өгсөн боломж бололцоог аль нь яг уу идэлэх, хэрэглэх, Бурхан дотор өрөөгдөх, тэр өрөөлийн амьдралаар алхах бүрэн дүүрэн боломжийг Бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүст аль алинд нь өгсөн. Деборагийн түүх рүү цөмөрөө буцаад орцгоё. Дебора би түрүүн хэлсэнчлэн Дебора бол Израилийн түүхэнд байсан цорын ганц шүүгч эмэгтэй. Шүүгч гэдэг нь юу гэсэн үг юм? Манай хэд хэдэн шүүгч бэкграундтай буюу тийм мэрэгчлэлтэй хүмүүс бас байгаа тий. Албан тушаалтай байсан байгаа гэдэг. Ирээдүйд ч бас өндөө ирэх байх. Яг нөгөө бидний өнөөдрийн ярьдаг нөгөө шүүх системд байгаа тэр шүүгчийн талаар бол огт яриаггүй гэдгийг бид нар бол мэдчихэж байгаа. Энэ бол тэрний талаар бол биш. Ахаа бид нар адилхан нэр хэрэглэж байгаа. Энэ яагаад тухайн үед гараад ирчихвэ? Энэ шүүгч гэдэг ойлголт яагаад гараад ирв гэж? Бурхан өөрийн ард түмнийг бий болгоод удирдлагчдаараа дамжуулж бий болгоод за ялангуяа бид нар санаж байгаа бол анх Авраамаар дамжуулаад үр удмууд нь явсаар хагаад 12 үр удам 12 одоо удам бий болоод тэд нар нь Йосефийн ивэл дор Египт рүү очоод тэндээ 400 жил байгаад 12 овг нь 2-3 сая хүн болтлоо өргөжөөд улс үндэстэн болтлоо хөгжсөний дараа яадаг вүлээ Мосегээр дамжуулаад авч гардаг шүү дээ. Тэгээ Мосегээр дамжуулж авч гараад Мосетэй хамт 40 жилийн турш Медиан болоод тухайн тэр хавьд байсан цөлүүдээр ингэж тойрж аялж агаад улс үндэстэн болж хэлбэрчээд тэр үедээ юу болдог вэ гэхээр хуулиа аавна. Одоо ахуй соёлынхан янз янзын заншлуудаа олж авсан. Айгүй олон тийм зүйлсүүдийг бий болгож хэлбэрчснийхэн дараа Мосегийн дараа Йошуа гэдэг удирдагчтай хамт
Йордан голыг гатлаад Канаан одоогийн байгаа энэ Канаан газар руугаа тэр үед яг нүүж ороод суурьшсан ийм түүхтэй. Тэгээд энэ үеэс хойш буюу Йошуагаас хойш яг ийм супрем өдөртөгч нар Мосе шиг, Йошуа шиг ийм өдөртөгч нар бол өдөрчнөрөө дамжуулж Бурхан Израилийн ард түмнийг өдөртөөг байд. Тэд бол яг ийм шилжилтийн үед Израилийн ард түмнийг ийм дайн самуун шилжилтийн үед авч гараад өдөрцснийхэн дараа одоо энэ үед Бурхан ард түмнээ юугаар дамжуулж өдөртөх хэрэгтэй болсон бэ гэхээр шүүгч нараар дамжуулж өдөртөх хэрэгтэй болсон. Энэ хүмүүс яадаг байсан бөхлөр Бурханаас өгсөн үгийг нь ард түмэнд дамжуулдаг. Тэгээд ард түмний дотор байгаа асуудал дээр нь Бурханы имэргэн ухаанаар тусалдаг, дэмждэг, зөв бурууг нь хэлэлцдэг ийм одоо үүрэг оролттой хүмүүс байсан баг. Тэгэхээр Израилийн цорын ганц одоо шүүгч эмэгтэй байсан гэдэг нь өөрөө их сонирхолтой түүх. Яагаад гэхээр энэ нөгөө нэг үндсэндээ бол яг хөө зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол 12 шүүгч байсан гэж ярьдаг. Заримуд нь 14 шүүгч байсан. Яг сүүлд байсан зарим шүүгчнэрийн нэрийг одоо юу гэх шилжилтийн үеийн шүүгчнэрийн нэрийг одоо хаан болох тэр шатанд байсан шүүгчнэрийн нэрийг оруулаад тооцох юм бол ойролцоогоор 14 шүүгч байсан. Гэтэл тэр дунд цорын ганц эмэгтэй шүүгч байсан гэдгээр их сонин онцлогтой шүүгч юм байна. За тэгээд дээр нь тэр шүүгч гэдэг нь нэг талаас юу вэ гэхээр Бурхан шүүгчд үгээ хэлээд тэр үгийг ард түмэнд хэлдэг байснаар яг нөгөө яг иш үзүүлэгчийн байр суурин дээрээс Бурханы үгийг дамжуулж ард түмнийг хөтлөн дагуулах тэр үгсийг яг өгдөг байсан ийм тогтолцоо. Энэ тогтолцоо нь өөрөө юу вэ гэхээр ард түмэн өөртөө хүсэлт гаргаж байгаад Бурхан минь одоо нэг шүүгчтэй болёо. Тэгээ тэр шүүгчээрээ дамжуулаад та бидэд үг хэлээрэй гэдэг ийм тогтолцоо байгаагүй. Энэ нь санаачлах нь хаанасаа вэ гэсэн мэтлэр Бурхан талаасаа байсан. Тэгээд энэ шүүгчнэрээр дамжуулаад Бурхан ард түмнийг удирдаад явж исэн чинь одоо нөгөө талаас буюу ард түмэн талаасаа хожимо одоо Саул хааны үед юу болдгоо гэхээр Бурхан минь одоо энэ шүүгч мүүгчнэрээр дамжуулж ингэж ажиллахаа болёо. Иргэн тойрны улсуудыг хараадсан чинь дандаа хаантай байдаг юм байна. Бидэрт нэг хаан өгчих. Тэгээ бид нар хаантай болъё гэд. Тэгээд Бурхан яадаг вэ гэхээр за та нар өөртөө хүссэн шүү. Наад хаад чинь та нарыг захирын шүү. Хөвгүүд октыг чинь дайнд явуулна шүү. Октууд чинь өөртөө үйлчлэн шүү. Та нар татвар төлж над хаанда бүх насаараа яах вэ? Үйлчлэн шүү. Зүгээр өгсч зүгээр гэд. Тэгээ хамгийн анхны хаан Саулыг ард түмний хүслийн дагуу томилдог. Өмнөөс өмнө бол яах вэ? Бурхан өөрийнхөө засаглалыг өөрөө яах вэ? Өдөрдөн томилж явж ирсэн. Гэхдээ үүнээс хойш гисэн Бурхан хаадыг босгодог, бас унгаадаг учраас өөрөө тэр үзүүлэлд оролцчихсан гэдгийг бид нар бас мартаж болохгүй. Тэгэхээр Израилийн ард түмний ялангуяа яг энэ үед бол энэ бол би шүүгчд номын 4-р бүлгийн үеийг бол ярих гэж байгаа. Шүүгчд номын 4-р бүлэг. Та бүхэн нэрээ Библи байгаа бол Библийг нэгэ шүүгчд номын 4-р бүлэг рүү эргүүлж бас болно. Энэ үед бол одоо Израилийн ард түмэн тухайн үед ийм овгийн тогтолцоонд нөгөө 12 овгч нь тусдаа нэгдмэл гэхээс илүүтэйгээр тусдаа ийм хагаралтай, бутралтай байсан үе л дээ. Хоорондоо нэгдэж өгдөггүй, дээр нь нэмэх нь эргэн тойрных нь улсууд нь энэ хоорондоо нэгдмэл биш байгаа ард түмнийг яг даралдаг, байсыгаар л явж ороод дээрэмддэг. Түүхийн хувьд бол маш тийм онцгой адармаатай үед Бурхан яасан бэ гэхээр энэ Дебораг босож ирсэн. Яг энэ үед бол эзэн Израилийн ард түмний занжинаар Барак гэдэг жанжиныг бол одоо явахын тодорон гарч ирж Бурхан ашиглаж исэн бол Барак маань өөрөө энэ цаг үед яасан бэ гэхээр бүр цаашаа ороод нуушиндоо ороод нэг ийм хүний амьдрал нэг ийм үе байдаг те хинч биш гэдгээ мэдэрдэг. Юу ч биш. Би юу ч хийгээд нэмэргүй штэ гэд. Нэг ковидын үед би нэг эмнэлэг твтээд сэтгэл санаагаар нэг унжсэн талаар нэг ярьжсэнтэй ордно. Би хоол идээд яах юм. Тэртээ дөргөө орой дахиад үсэх юм чи ингээ тийм утгагүй юм хүртэл бодож ингэж хямарж яах вэ. Баракийн хувьд ч гэсэн яг тийм. Тэгэхээр би одоо байлдаад яах юм. Хэнийг нь би дийлэх, хэнийг ч дийлэхгүй. Манай цэргүүд яах вэ? Энэ 12 август нэгдэж байгаа нь нэг хоёрхан л овг байгаа. Бусдууд нь яг нэгдэж ихгүй, нэгдмэл байхгүй. Цэргүүд нь алга болсон. Нэг л их цэргийн жанжин хүн. Гэхдээ яг цэрэг байхгүй. Одоо би эдгэрийн төлөө байлдаад яах нэмэр байхгүй. Одоо яшгүй атайхан шиг нуугдаа байж гэсэн. Яг л ийм үед. Та бүхэн санаж байгаа бол Самсоныг бас тэгжсэн. Бас өөр хэм блэ? Гидеон бас байна те. Тэр үед нөхдүүд бол тодорхой хэмжээнд яг. За яг Самсоны хувьд арай ондоо асуудал. Гэхдээ л амьдралын түүхэн дунд бас нэг тийм уналттай хоошоо суусан
өөрийнхөө асуудлаас болоод хойш суусан. Гэтэл Гедеон бол яг бас л айжсэн, хувчилсан, усан термийн хуурай худаг дотор ороод чимээгүй хүн шиг өдрийнх нь талхаа болгохгоо сууж исэн тэмэл хүхрийг бурхан дуусж исэн. Яг тийм цаг үеүдтэй яг адилхан үед бурхан одоо юу болгож байгаа вэ гэхээр Дебора гэдэг эмэгтэйг иш үзүүлэгч болгон гаргаж ирж байгаа. Деборагийн түүх бол одоогоос бол нийтийн тооллын өмнөх 1150 оноос хойших болж байгаа үйл явдал. Өөрөөр хэлэх юм бол 12 дугаар зууны үед манай нийтийн тооллоос өмнөх 12 дугаар зууны үед болж байгаа үйл явдлын талаар гарч байгаа. Энэ үеийн нөхцөл байдлыг бид нар энэ шүүгч номын 4-р бүлгээс харах юм бол нэг юм сонирхолтой үе болдог. За би эхнээс нь хэсэг ишлийг та бүхэнд уншиж өгье. Ихүүдийг нас барсны дараа Израилийн хүүгүүд эзний мэлмид үргэлжлүүлэн ёрын мууг үйлдэв. Тиймээс эзэн Хасорт хаанчилж байсан Кананы хаан Ябины гарт тэдний тушаав. Ябины цэргийн жанжин нь Сисера бөгөөд тэр Харошет Хагоимд амьдран суудаг байв. Тэр 900 төмөр тэрхтэй байсан бөгөөд 20 жилийн турш Израилийн хүүгүүдийг харгислан дарангуйлж байсан тул Израилийн хүүгүүд эзнээс тусламж ирж хашгиран гуйваа гэж хэлсэн байдаг. 20 жилийн турш энэ Сисера гэдэг нэртэй жанжин Кананы одоо уугуул одоо нутгуудынх нь нэг хааны жанжин байсан баг. Энэ жанжин юугаараа их давамгай байсан бэ гэхлээр шинэлэг технологиороо их давамгай байсан. Хамгийн сүүлийн үеийн байлдааны зэвсэгтэй. Тэр нь юу вэ гэхлээр төмөр тэргүүд. Төмөр зэвсгийн үйл гэсэн үг шүү дээ үндсэндээ. Төмөр тэргүүд. Гэтэл Израилийн ард түмэнд төмөр тэрэг байтгай олтой зэвсэг яах вэ? Байгаагүй. Гэтэл эдгээр бол аль хэдийн технологийн үед л маш өндөр шийдэлд хүрчихсэн. Тэдний төмөр тэрэгтэй баатруудын одоо юу гэх юм дайны одоо машинууд гэсэн үг шүү дээ үндсэндээ бараг танк шиг нөхдүүд. Тэдний эсрэг бол гартаа нэг сэлэн барьсан, дүүгүүртээр чулуу барьсан тэр цэргүүд бол үнэхээр хүчин мөхсдөжсэн үе. Тийм ч учраас бүхэл бүтэн 20 жилийн туршид энэ ноён болоод түүний хаадууд нь Израилийн ард түмнийг маш харгасаар дайран довтолж байнга цөлмөж дээрлэж байсан ийм л үе баг. Израиль улс бол Бурханаас холдсон үедээ байнга ийм түүхийн замналаар бол туулж явдаг байсан. Хэрвээ бид нар эхний тэр ишлийг харах юм бол ёрын мууг үйлдэн гэсэн үг байгаа. Ёрын мууг дахиад ёрын мууг үйл. Израилийн ард түмэн ёрын мууг үйлдэхлээр юу хийдэг вэ гэсэн бол харийн бурханд очдог. Харийн бурхан шүтдэг. Бурханы ух нь өөрийнх нь нөгөө зааж өгсөн хууль дүрмээсээ гаждаг. Тэрнээсээ яг хол явдаг. Тэгээ эсэм бусын юмнуудыг хийж эхэлдэг бид нар. Тэгээ тэрнийх нь хариуд нь бурхан яадаг вэ гэхээр би танад хэлсэн штэ гэж маш удаан төвчээртэйгээр хандсан дараа за одоо үнэхээр одоо яг энэ арт өмнөг зааж сурахгүй болохгүй нэ гэд хөрс цэргэлтэй орнууд болон эргэн тойронд нь өөр хаанчлуудыг бурхан босгож ирж байгаад тэр хаанчлалын гарт нь тушаадаг. Тэгээ тэр хаадууд нь болоо тэр хаанчлууд нь яадаг гэхээр Израилийн ард түмэнд зүссэн бүрийн зовлон бэрхшээлүүдийг араараас нь авчирч ийм л түүхэн дондор орж гараад ингэ явсан үе. Одоо нэг л түүхэн дахиад автагдаж байна. Хүмүүс бурхныг орхисон, бузар шүтэнүүдийн араас дагсан, үүний үр дүнд Кананы хааны гарт Израилийн ард түмэн унсан. Сүнслэг байдал нь унсан. Энэ заримдаа бидний итгэлийн амьдрал гэсэн маш их давтагддаг зүйл. Хэдийгээр манай үндэсний хэмжээнд магадгүй бид нар ярихад хитрхи өөр боловч бидний хувь итгэж хүнийхээ амьдралд бидний итгэлийн амьдрал заримдаа Израиль үндэстэн ялангуяа хуучин гэрэн дээр байгаа Израиль үндэстний туулсан замуудаар айгүй олон тохиолдолд туулаад явж байгаа юм шиг тийм мэдрэмж байдаг. Итгэлийн амьдрал дотор бид нар бурхныг дагаад явах, заримдаа бурхнаасаа холдох, шаал өөр зүйлийн араас явах, тэгээ бидний амьдралд олон бэрхшээлтэй зүйл тулгарх үед буцаад бурхныхоо өмнө ирэх иймэрхүү үзэгдлүүд бол биднэрт айгүй их тохиолдол бол байдаг аа. Тэгэхээр энэ Сисерийн 900 төмөр тэрэг, морин тэрэг гэдэг бол израильчуудыг бол үнэхээр одоо технологийн хувьд бол давсан, ханж хөдлөж чадахгүй тийм нөхцөл байдлыг бол бий болгож ирсэн байна. Тэгэхээр энэ үед бас давхар юу болж ирсэн бэ гэхээр Израилийн ард түмнийх нь өөрийнх нь нийгмийн тогтолцоо нь өөр юм тогтворгүй. Маш тийм аюултай ийм үед. Ягаад гэвэл энэ 12 овогчийн хоорондоо холбоо ярилцаа маш муутай болоод
холбоо харилцаа муутай болсноос болоод бие бинийгээ хамгаалах нэгдсэн нэг цэргийн арим гаргаж ирэх тийм систем байхгүйгээс болж явуулын дээрэмчид ард түмнийг дээрэмдэх, тонуулдах нөхцөл байдал зөндөө гарсан. 5 дахь бүлгийн 5-аас 7 дугаар ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. Энд чинь ингэж хэлсэн байна. Сина нэгний өмнө, эзний өмнө, Израилийн бурхны өмнө, эзний өмнө уус чинь чичрүү. Анатын хөгөөд шамгаарын өдрүүдэд, яелын өдрүүд их замууд балран орхигдож, бидрэгчид муруйлсан замаар явдаг байв. Израилийн их өндийж Дебора намайг босгох хүртэл Израильд тосготын амьдралч орхигдсон байваа гэж хэлсэн. Энэ 5 дахь бүлэг бол бүхэлдээ Дебора ялалт байгуулсныхын дараа бурханд хандаж дуулж байгаа юм ялалтын дуу байна. Тэгээ энэ үед Деборагийн дуусан дуун дотор яг тухайн үед Дебораг босгож ирэх үед буюу Деборагийн энэ сэргэн мандлынх нь одоо энэ үед нь үеэс өмнөх нөхцөл байдалд нь ямар байсан бэ гэдэг талаар бол хэлсэн байна. Тосхон хоорондуудын хот хоорондуудын зам нь баларцсан. Тэрнгээр хүн явхаасаа яг уу айдаг болсон. Тонуулчин дээрэмчдээс айдаг болсон учраас тэрнгээр хүн явхаа болсон. Хүн явхаа болсон учраас замууд нь баларч алга болсон. Харилцаа холбоо байхгүй. Нэгдсэн улсын тэр нэг юу одоо юу гэх юм харилцаа холбоо гэдэг юм байхгүй болсон. Нийгмийн тогтолцоо, овг атгуудын хоорондын харилцаа гэдэг бүх зүйл яг уу нуран унсан ийм л цаг үед одоо Деборагийн үе бол явж байгаа. Дээр нэмхэн зогсох ёстой хүмүүс нь зогсож, манлайлах ёстой хүмүүсд нь манлайлахгүй, өөрийнх нь хариуцсан ажлаа хийхгүйсэн. Тэгэхээр альва нэгэн ажил, альва нэгэн нийгмийн нөхцөл байдал тэр дотор гэр бүл дотор хэн нэгэн хүний үүрээгүй хариуцлага заавал нөгөө хүний нуруунд дээр яг ирж байдаг. Би ажил дээр өөрийнхөө албаныханд аягүй хэлдэг байхгүй. Чи өнөөдөр юм хийхгүй гэж болно. Тэглээгээд манай байгууллага бол ингээд хэцүү болохгүй. Ямарсан байдлаар цаашаа явна. Гэтэ нэг зүйлийг санах хэрэгтэй. Чиний хийгээгүй ажил, чиний хажууд сууж байгаа найз чинь нуруунд дээр ирнэ. Яг үнтэй адилхан. Гэр бүл дотор ч гэсэн ялгаа байхгүй. Гэр бүлийн нэг гишүүний хийгээгүй ажил яг нөгөө хүнийх нь нуруунд дээр бууж идэг. Аавуудын хийгээгүй ажил эхнэрүүд дээр бууж идэг. Эхнэрүүдийн үүрээгүй ажил аавуудынх дээр эсвэл хүүхдүүдийнх дээр. Өөрөөр хэлэх юм бол гэр бүл дотор хүн болгонд өөр гэсэн үүрэг хариуцлага. Хүүхдүүд ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Өөрийн гэсэн үүрэг хариуцлага, өөрийн гэсэн эрх гэж баг. Тэгэхээр өөрийн гэсэн үүрэг хариуцлага, эрх гэдэг энэ зүйл чинь яг уу хүн болгон дээр хуваарлагдаж байж идэг. Түүнийгээ бид нар хариуцж үүрж явна гэдэг нь аягүй чухал. Гэтэл яг энэ үед цэрэг ирчүүд, цэргийн жанжин, барак болоод бусад удирдагч нар зориггүй бас айсан, хулчилсан. 900 төмөр хүлгээс болоод яасан. Тэдний зүгстэл нь унсан. Айц хүч давтгцсан учраас тэд босож тэмцэхээс зайлсхийсэн. Бидний амьдралыг айлгах, дарамтлах олон нөхцөл байдлууд байдаг шүү дээ. Одоо тэгээд би ингэж яах вэ? Яршиг. Айгүй олон хүмүүс тамхинаас яаж гарах вэ? Архинаас яаж гарах вэ? Тэгээ айгүй олон жилийн турш ингээ яриа л яваад байдаг хүмүүсээс байдаг. Тэгээ сүүлдээ за боли гинт гарчих юм бол өвддөг гинлээ гэдэг өөрийгөө тэгээ тайвшруулдаг. Амьд гарахын тулд татж байгаа, амьд гарахын тулд ууж байгаа юм шиг юм яриад эхэлдэг те. Яг одоо ядаж өөртөө айгүй тийм гоё шалтгаан олох гэж орлож байгаа л хэл та. Хин нэгэн хүний хийгээгүй, зориглоогүй бас хийх ёстой тэр ажил үүрэг хариуцлага гэж байх. Түүнийгээ хүн хийхгүй байх нь хажуутлалт байгаа хүмүүстэй, улс нийгэмдээ, гэр бүлдээ яг маш их хохиролтой, хор хөнөөлтөй байдаг. Деборагийн үед байсан удирдагч нар тухайн үед одоо овгуудыг удирдагч нарын хоорондын эв нэгдэл хийх ёстой зүйл тэр бүх үеийнхэн орхигдсон. Овгууд нэгдмэл биш. Израильчууд дотроо задарсан байсан. 5 дахь бүлгийг бид нар харах юм бол Рубен, Дан, Ашер, Гилеад гэдэг энэ овгууд нэг юу гэсэн те байнгын хоорондоо зөрчилтэй. Жишээ нь Рубений овгийнхан бол маш их маргалтантай. Маргалтна. Бид нар өөрсдөө ингээд янз янзын газар очингуутлаа өөрсдийнхээ амийг ингээд бодоод дороо суудсан ийм нөхцөл байдал дотор бол яг Израилийн ард түмний нөхцөл байдал тийм байсан. Яг энэ үед одоо юу болж байгаа гэхээр бурхан хэнийг дуудчих, Деборыг дуудчих. Би 4-р эшлээс та бүхэнд уншиж өгье. Тэр үед Лепидотын эхнэр иш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байлаа. Тэр эмэгтэй Ефраимийн уулан дах
Рама болон Бэтэлийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор амьдран суудаг байв. Израилийн хөвгүүд хэрэг явдлаа шүүлгэхээр түүн дээр өгсөж ирдэг байлаа. Тэрээр Кадеш Нафталд буй Абинамын хөвгүүн Баракт илжилгээж дуудуулав гэж дараагийн хэсэг гарч эхэлдэг. Яг энэ үе хүртэл Деборагийн эхлээд амьдралын нэг тийм хэсэгхэн зүйл гарч байгаа. Тэгээ эндээс ингээ харах юм бол Дебора бол нэг тийм тухайн үед шүүгч байсан ч гэсэн их хотод суугаад тэ хэрэг зарга шүүгээд хаан шиг ч юм уу тэ эсвэл яг тийм эрх дарахтай хүмүүс шиг байгаагүй. Тэр зүгээр л цар суудныхын дэргэд байж бурхантай цагийг өнгөрөөдөг, бурхны дуу хоолойг сонсдог нэг юм байсан. Бурхны дуу хоолой. Тэр энэ Дебора өөрөө маш их тийм улс төрч хүчтэй тийм зан чанартай учраас өртсөн биш. Яаж Дебора энэ 12 овгийн дунд шүүгчээр байсан бэ гэхээр бурхан үгээ хэлээд тэр бурханы хэлсэн үгийг сонсно гэдэг нь түүний хувьд хамгийн чухал хүч чадал байсан. Хамгийн чухал хүч чадал. Өөрөө сэлэн бариад байлдаад эсвэл Соломонтой адилхан маш мэрэгэн ухаантай эд баялагтай байгаад эсвэл өөдөө Саул хаан, Давид хаан шиг эрх мэдэлтэй байгаад тэгээд ямар нэгэн зүйлийг хийснийг үгүй. Деборагаас юу харагддаг вэ гэхээр нэг л зүйл харагддаг. Бурхан үгээ хэлдэг, тэрийг сонсдог. Тэгээд яг зоригтойгоор түүнийг цааш нь дамжуулдаг. Хүч чадал нь юу байсан бэ гэхээр хүч чадал нь зүгээр бурхан өөрөө байсан. Бурханы дуу хоолойг сонсож, бурханы өгсөн үгийн дагуу алхна гэдэг бол бидний амьдралд бид нар өөрсдөө олж авдаг маш олон тэр хүч чадал давуу байдлаас илүү их боломжийг биднэрт нээж өгдөг. Та хэр зэрэг бурханы дуу хоолойг сонсоход цаг заваа зарцуулдаг хүн бэ? Бурханы дуу хоолойг сонсно гэдэг бол хэн нэгэн мундаг хүний эсвэл хэн нэгэн онцгой хүний хийдэг зүйл биш. Бурхан бүх хүн төрлөختөнд хайртай, эрх бүгдэнд нь хайртай. Тэр бүх хүмүүстэйгээ яадаг вэ гэхээр өөрийн хүүхэд мэд харилцахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл тантай. Та бурханы дуу хоолойг сонсохыг хэр их хүсэж, хэр их тэмүүлдэг хүн бэ? Дебора тийм хүчтэй мундаг гэхээс илүүтэйгээр тэр бол бурханы дуу хоолойг сонсдог нэг юм бас. Бурхантай хамт дуугүй тайван, бурхантай хамт сууж чаддаг байсан. Өнөөдөр бид нарыг маш олон зүйлс бурхантай хамт суухаас минь яадаг вэ гэхээр хойш нь татчих байгаа шүү дээ. Жохон бурханы өмнө залбираад суух гэхлээр толгон дотор аягүй олон бодол орж ирдэг тийм. Эсвэл янз янзын ажлууд, янз янзын мессежүүд, notification нэг утсан дээр дон гэж мессеж ирлээ, мэйл ирлээ. Тэгэл энд ч нэг пост, тэнд ч нэг пост, энд ч нэг дайн, тэнд ч нэг тим юм, энд ч нэг тим гэдэг тэр бүгдийг би бүгдийг бүртгэх ёстой юм шиг заримдаа асар их завгүй болоод тэг би одоо ингимээр, тэгмээр, ийм юм хиймээр, тийм юмтай болмоор нь гэсэн бидний зүссэн бүрийн хүслүүд маань заримдаа биднийг яадаг вэ гэхээр бүр их хот руу аваа явчихдаг. Деборагийн хувьд сонирхолтой. Деборагийн царс мод гэдэг бүр нэртэй тэр царс модныхын доор л амьдардаг байсан. Гол хийх ажил нь, гол анхаарах фокустай зүйл нь юу байсан бэ гэхээр бурхны дуу хоолойг сонсох. Та хэр их бурхны дуу хоолойг сонсоход хүчин чармаалт гаргадаг хүн бэ? Бурхны дуу хоолой, бурхны удирдамж гэдэг бол хүний мэрэгэн ухаанаар шийдвэр гаргахаас илүү их гүн гүнзгий, утга учиртай бас амжилтыг бидний амьдралд авчирдаг. Деборагийн хувьд бас нэг чухал зүйл нь бусдыг маш их урамшуулан босгодог тийм шүүгч хүн байсан. 6 дугаар ишлээс нь би цааш нь уншиж өгье. Тэрээр Кадеш Нафталд буй Абинамын хөвгүүн Баракт илж илгээж дуудуулав. Тэгээд тэр түнд Израилийн бурхан эзэн тушааж байна. Яв. Табар ууланд гар. Өөртөөгөө хамт Нафтал болон Зебулуны хөвгүүдээс 10,000 эрийг дагуул. Би Ябины цэргийн жанжин Сисерэг тэрэг цэрэгтэй болон олон цэрэгтэй хамт Кишоны зүг та нар руу явуулж та нарын гарт өгнөө гів гэж хэллээ гэж хэлсэн. Зарим орчуулгад дээр яв гэдэг үгийг бос гэж орчуулсан байдаг. Бос. Зарим орчуулгад дээр яв. Энэ хиний Деборагийн хувьд одоо хинийг Баракийг Баракийг дуудаж авчирангуутлаа тий. Чи одоо ямар хаашаа юм бэ тий. Чи одоо цэргийн жанжин хүн байж юу ийгээ суугаад байгаа юм. Босооч ямар залах вэ эсвэл юу гэдэг нь тэгэхээс илүүтэйгээр юу гэсэн мэтлээ бурхны үг шууд дамжуулаад бос. Одоо бос одоо цагч юм байна гэж хэлдэг.
Тэгээд Дебора зүгөөс тэгж хэлээ зогсохгүйгээр яадаг вэ гэхээр нэг сонирхолтой үйл явдал болдог. Тэр нь нөгөө Барак гэдэг. Иш үзүүлэгч би одоо тэ яванд хиш юу авах вэ? Энэ би хийсэн бүр уншиж. Тэгтэл Барак түнд хэрв чи надтай хамт явах юм бол би явна. Харин чи надтай хамт явахгүй байх юм бол би явахгүй. Яг л жоох үг чиг мэрч тэ. Гэхдээ энэ цаадал гүн гүнзгий утга бандаж байгааг бол байгаа. Бурхны иш үзүүлэгч гэсэн утгаараа Бурхны оршихуй, Бурхны ариун сүнс, Бурхны тэр ялалт надтай хамт байх юм бол би явна гэсэн санаа илэрхийлж. Тэгээд Дебора яасан мэхлэхгүй би чиний чамд Бурхны үгийг дамжуулаад өгсөн. Даан самун чинь бол миний ажил биш ээ. Чи өөрөө хий. Би энэ цас модныхын дэрэгт яах вэ? Зүгээр ингээ Бурхныхын дуу хоолойг сонсоод суужээ гэж хэлээгүй. Би чамтай хамт явах болно гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Бурхнаас сонссон үгэндээ өөрөө ч итгэж байгаа. Түүнийгээ дамжуулдаг, босгон байгуулдаг. Тэгтээ бас яах вэ? Түүнийхэн дагуу өөрөө ч гэсэн Деборагийн хувьд алхам хийжсэн. Фарисеучуудыг Бурхан аягүй их загинсан те. Есүс Христ хүний биеэр байхдаа маш их зэмлсэн байдаг. Юу зэмлсэн блэ? Өөртөө үрдэггүй ачаагаа бусдад өрүүлдэг энэ фарисеучудаас та нар болгоомжтой байгаарай гэж. Бас нэг сургаал дээр үгсэн мэхээр фарисеучуудын юу зааж байгааг та нар сураад харин юу үлдэж байгааг нь битгий сураарай гэж хэлдэг. Яг л тэд нар үлдэхгүй. Сайхан юм ярьчаад муухай юм хийж идэг тийм хүмүүс гэж хэлсэн. Деборагийн хувьд яасан бэ гэхээр Бурхны үгийг сонссон зүгээр хэлчихэд орхихоогүй. Эрсдэлтэй юу? Эрсдэлтэй. Дайны талбар руу хамт явна гэж чинь эрсдэлтэй шүү дээ. 20 жилийн турш дарлуулсан улс үндэстнийхэн эсрэг одоо яаж байгааг гэхээр босч ирж байгаа. Тэдэрт технологи, дайны технологи, зэвсгийн шинэ технологитой босног үл үгүй. Зүгээр л Бурхны үг гэсэн. Тэд илүү их зэрэгтэй босног үл үгүй. 20 жилийн турш ядарсан ард түмэн шүү дээ. Зүрх нь бүр ингээд нухлуулсан. Айцтай автцсан цэргийн жанжнанд хүртэл одоо байлдыг гэсэн чинь та явахгүй бол би явахгүй гэж сууж байгаа. Ийм л нөхцөл байдал донд. Тэр үед Дебора яаж урамсуулсан гэхлээр би чамтай хамт яг явнаа. Би чамтай. Энэ маш гайхалтай зүрх сэтгэл. Үүний цаанд байгаа Бурхныг би өнөөдөр та бүхэнд бас танилцуулмаар. Заримдаа бидний амьдралд үнэхээр явхаас хашрамаар аймаар олон бэрхшээлтэй үед байдаг. Яг яах гэдэг юм бүүм. Яг энэ нөхцөл байдал дотор бол Баракт өгсөн Бурхны зөвлөмж юу байсан бэ гэхлээр тушаал нь яв. Тэдрийг чиний гарт өгнө л гэсэн болохоос ш ингэж өгнө, тэгж өгнө. Ийм технологи байгаа, ийм нууц санаа байгаа. Алин наашаа өрөөдөртэй цаанаа би ийм бодож байгаа байхгүй гэж ямар ч тийм явагдаагүй. Зүгээр л яв, байлд ялалтыг би чамд өгсөнө гэсэн үг ирсэн. Тэгээ энэ нөгөө өдөр тутам ирдэг тийм үг гэхээс илүүтэйгээр үнэхээр 20 жилийн туршид Израилийн ард түмэн өөрсдийнх нь гим нүгдээс болж тэрнийхэн үр дүнд зовж зүдэрснийхэн дараа одоо ирж байгаа үг. Тэр үе хүртэл хов боосон чимээгүй үе гэсэн үг л дээ. Гэхдээ наад Дебора чи буруу сонссон юм биш үү те? Бурхан яв гэж хэлсэн чи буруу сонсчоод ингэж байгаа юм биш үү? Хэрэг үнэхээр л бурхан тэх байсан бол аль 20 жилийн өмнө те үгээ хэлэх байсан баха. Наад чи арай л жоохон буруу юм шиг байна. Одоо бид нар манай цэргүүд тарсан, бутарсан. Бид нар ингээд 10,000 цэрэг цуглуулна. Хаанаасаас цуглуулах уу? Тэр байтгаа зэвсгэнч байхгүй. Одоо атайхан шиг байж байгаа ингээд өөрийнхөө үеийг л өнгөрөөх нь чухал байна гэж хэлүүд хэлмээр л үе. 20 жилийн турш Бурхных нь үг нь ирээгүй. 20 жилийн турш шүү. 20-той байсан залуу 40-той байсан хүн 60-та 80-та болчихоо. 20 жил цуглаандаа явахгүй байж байгаа 20 жилийн дараа ирээд цуглаандаа ирж ийн гэж бодолтой. Одоохондоо бид нар төсөөлөхгүй ягаад гэвэл тэр хэмжээний итгэлийн амьдрал биднэр туулсан хүн ховор байгаа даа. Мэдээж хэрэг цөөхөн байгаа л. Яг ийм үед Бурхны үг орж ирэх үед Баракийн хэлж байгаа үг нь аргагүй шүү дээ. Үнэхээр тэр тийм л юм бол тэгвэл та надтай хамт тэгвэл би явъя. Гэтэл Дебора юу гэсэн гэж хамт явъя гэж хэлдэг. Бурхан бидний амьдралд нөхцөл байдал зовлон бэрхшээлтэй үхлийн харанхуй хүндийн тулвч хойр үнэлсэн би хайхгүй. Учир нь таны таяг таны сая намайг тайвшруулна гэж хэлсэн дуулал номын 23 дугаар бүлдээр байгаа Бурхны тэр амлалт. Өөрөө тэр амлалтыг биднэртэй хамт байлгадаг тийм Бурхан. Бурхан хизээж хойтлолд нь суучаад хин нэг ингэж шатрын хүн шиг түлхэж жагаад чи ээчих болохоо байвал би тэр дээрээс ойрлоод ороод ирнэ гэдэг тийм Бурхан биш. Яг зовлон бэрхшээл дунд тэр Бурхан биднэртэй хамт алхдаг. Яахаа мэдхээ байсан үед Бурхан бидэртэй хамт байж би чамтай хамт байна гэж хэлдэг Бурхан. Яагаад тэгвэл Бурхан өөрийнх нь төлөвлөгөөг хэлцдэггүй юм бэ?
Тэрөө бид нар сүүлд нь харах юм бол ялалт нь Израилийн ард түмэнд ирдэг л дээ. Яаж ирдэг вэ гэх юм бол бид нар энэ 4-р бүлэг дээр бол яг яаж ирсэн талаар хэлдэггүй. Ямар ч гэсэн Баракийн цэргүүд бол 10,000 цэрэгтэйгээ уулнаас доошо бууж ирэх үед нөгөө Кананы хаадуудын нөгөө Сисера юу вэ? Сисера тий. Сисера гэдэг жанжин өөрийнхөө 900 морь цэрэгтэйгээ тэр төмөр морь цэрэгтэйгээ тал дотор орж ирээд байлдах үед Израилийн цэргүүдийн нүдний өмнө тэр цэргүүд устгагдсан талаар хэлдэг. Элдний ирэн шүү бас зүгээр байхгүй. Гэхдээ 5 дахь бүлгийг бид нэг унших юм бол бүр их сонирхолтой түүх гарна. 5 дахь бүлгийн 5 дахь бүлэг дээр нэг ийм сонирхолтой түүх гардаг. Энэ 5 дахь бүлэг дээр ямар түүх гардаг вэ гэхлээр нэг ийм гарна. Та бүхэн уншаад үзээрэй. Үер болоод гол мөрнүүд үерлээд тэгээд нөгөө гол мөрөн үерлээ тэр хаваар шавар шавхаа бий болоод за одоо ингээд нөхцөл байдгийг тайлбарлаж орлож штэ тийм ээ. Тэгээд нөгөө цэргүүд чинь тэнцээ тулалдах чадваргүй болоод тэр дунд нэг юм самуурал бий болсон юм шиг байна. Бий болоод тэр цэргүүд өөрөө өөрсдөө бие биентэйгээ хоорондоо тулалдаад дээр нэмэх нь үлдсэн зугцсан цэргүүдийг нь Израилийн хайрам хойноос нь хөөцсөд устгасан ийм түүх бол гардаг. Та ийм байх үед инглээ, ийм байх үед тэглээгээд энэ Деборагийн магтан дуун дээр яг энэ хүү босон үйл явдал нь хэлдэг. Тэгэхээр энэ түүхийг бол эхлээд бурхан хинд Деборад ч юм уу Баракт юусэн хэлээгүй. Зүгээр би та нарын гарт өгнө л гэж хэлсэн. Заримдаа бурхан заримдаа ч гэдэг юм их тохиолдол нэг иймэрхүү ажилтдаг. Их тохиолдол би чамд амлсан яв гэж хэлдэг. Би чиний гарт өгсөн яв гэж хэлдэг. Их тохиолдол бурхан санаа зовхгүй надад найдаад яв гэж хэлдэг. Гэтэл бидэнд юу хэрэгтэй байдаг вэ гэвэл бидэнд нарийн төлөвлөгөө хэрэгтэй байна. Яг тодорхой байдал хэрэгтэй. Маш тодорхой байдал. Маш тодорхой заавар бидэнд хэрэгтэй. Яг яах юм? Яг ямар юугаар гэж. Тэгээ тэр нь байхгүй учраас хүмүүс яадаг вэ гэхээр бурхныг дагаж алхахад амархан санагддаггүй. Энэ бол хүн төрлөختөнд ялангуяа Христэнд дагалдаж хүнд учирдаг хамгийн хэцүү нөхцөл байдал. Бурхан яв гэдгийг тодорхой хэлчихээд байгаа. Гэхдээ яг яаж явах уу? Очоод юу болох уу? Асуудлыг би яг ямар стратегиэр ямар үйл ажиллагаа хийж даван туулах уу? Яг ямар тариад хариулах юм бол би идэх үү? Яг яавал ямар үг ашиглах юм бол энэ хүнийг би юу гэх үү те хүнтэй тохироогоо хийж чадах уу гэдэг тэр нарийн зүйлсүүдийг нь хэлж өгдөг. Тийм учраас итгэж хүмүүс яадаг вэ гэхээр яг энэ үе шат дээр хамгийн хэцүү байдал дээр ордог. Яг бурханд би итгэж л байна л да. Ихтэй наад чинь мэдхгүй би одоо бас яг сайн итгэж чадахгүй байна гэж. Бурханд өөрт нь л итгэж чинь. Гэтэ яг наа заавар чинь бол би бол итгэж чадахгүй байна. Эсвэл юу гэдгийг наад чинь бурханы үг биш баха. Эсвэл юу гэдгийг за би яах юм бэ? Би зүгээр ингээл аттайхан шиг ингээ байж байгаа л эзэн намайг хизээ авна тэр үед л би одоо эзэн рүүгээ явъя та. Эсвэл юу гэдгийг ямар нэгэн тийм шалтгаан хэлээд бид нар эсвэлтгүйг эсвэл бүр татгалзах эсвэл эсвэлтгүйг хийж бидний сүнслэг яг уу байдал маань маш их уналтанд дараалталд орж эхэлдэг. Дагалдагч хүн гэж Есүсийн дагалдагч хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэвэл сэлэм, элд, үхлийн янз янзын нөхцөл байдлууд, үсгэлэн, хоосон, доромжлол, гутаан доромжлол, хавчлага олон тийм нөхцөл байдал донд байсан. Бас дээр нэмэх нь юу ч тодорхой биш байсан ч гэсэн Бурхны хий гэсэн яв гэсэн чиглэл рүү нь явж алах гэсэн газар руу алхахыг хэлдэг. Есүс Христийн дагалдаж идэх хүн тэнийг л хэлдэг. Яагаад? Би танд итгэж байна. Би мэдэхгүй байж болно. Би хараагүй байж болно. Надад магадгүй тэр авиа чадвар нь байхгүй байж магадгүй. Надад тэр боломж болцсон байхгүй байж магадгүй. Би ирээдүйд юу болохыг сайн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ Бурхан надад юу гэж амласан бэ гэвэл би чамааг хөтлөн дагуулах болно гэж амласан. Тийм учраас би алхаж байна. Зарим ажлыг хийхэд бид нар яг тийм нөхцөл байдал итгэлээр явах хэрэгтэй болдог. Олон үйлчлэлтэй ч гэсэн бид нар би энэ үйлчлэлийг яагаад хийхгүй вэ гэхлээр би мэдэхгүй. Би чадахгүй. Би ийм туршлага байхгүй. Би Библийн сургуульд сураагүй. Би тэгээгүй. Би ингээгүй. Би тэхгүй. Би яг яахаа мэдэхгүй байх мэтлэн шалтгаанууд нь бид нар заримдаа Бурханд үйлчлээс бид нар хоошин татчихдаг. Яг мэдээж хэрэг Бурханд үйлчлэх гэдэг бол зөвхөн сүм цуглаан дотор хийх ажил биш л дээ. Бидний өдөр тутмын амьдрал дотор маш олон талбар дээр минь та яг ямар албан тушаалаар хаана байгаа гэдгээс шалтгаалаад маш олон талбар дээр бид Бурханд яг үйлчилж яадаг. Тэр байтугай бид хог шүүрлэж явахдаа үрдэл яг Бурханд үйлчилж
Бурхныг алдаршуулж байдаг. Тэгэхээр Бурхан бидний хаа байгаа газарт өөрийнхөө тушаалыг өгөх үед Дебора юу хийсэн бэ гэвэл цэргийн жанжинтайгаа хамт босоод алхасдаг. Өөрөө цэргийн хүн биш. Өөрөө бас нарийн юу хийх гэж байгааг мэдэхгүй. Гэтэл Бурхан яв гэсэн учраас явж байгаа. Энэ бол Деборагаас суралцах хоёр дахь чухал зүйл. Буюу тэр бол үнэхээр Бурханыг сонсдог, алхдаг нэг юм байсан. Тэгээд Дебора яасан бэ гэхээр хэнийг Баракийг маш их урамшуулдаг, зоригжуулдаг, босгон байгуулдаг. Зүгээр нэг үг дамжуулагч биш, бусдыг босгон байгуулагч нар байсан. Энэ их сонирхолтой үг. Деборагийн үг бусдыг босгон байгуулж байгаа. Айсан, сулдсан, дороотсон. Таны үг бусдыг хэр босгон байгуулдаг вэ? Та одоо өөрөөсөө нэг асууад үзээрэй. Миний үг ба үйлдэл, миний хандлага бусдыг босгон байгуулдаг уу эсвэл бусдыг унгаадаг уу? Бусдыг босгон байгуулдаг уу, бусдыг унгаадаг уу? Манай байгууллага дээр нэг ийм сонирхолтой ийм уламжлал гэх юм уу, соёл байдаг. Тэрний юу гэхээр сайн удирдагчийг мэдхийн тулд тэрний доороос хэдэн сайн удирдагч гарсан бэ гэдгийг тооц. Ийм соёл. Өөрөөр хэлбэл сайн удирдагч бол удирдагчныг төрүүлдэг. Бусдад удирдагчийг төрүүлдэггүй тийм удирдагчийг удирдлагын байр суурин дээр тавихаас татгалцдаг. Та хүмүүсийг босгодог вэ? Төрүүлдэг вэ? Та хүмүүсийг унгаадаг уу? Босгодог уу? Таныг дагсан, таны эргэн тойрны хүмүүс танаас ингээд зүхтаагаад холдоод байна уу? Эсвэл таны руу улам илүү их ойртол байна уу? Та эзний араас дагдаг хүмүүсийг хэр зэрэг босгон байгуулсан бэ? Таны үг бусдыг босгож гин үү? Унгааж гин үү? Айдас бэрхшээл дунд, зовлон шанал дунд, магадгүй өөрсдийнх нь гим нүгдээс болоод ч гэсэн хэцүү байдал дундуур туулан явж байгаа тэдгээр хүмүүст та хэр их нэгүслийн үгийг хэлж, урамшуулж босгон байгуулдаг вэ? Эсвэл шархан дээр нь давс цацаж улам илүү хүнд хэцүү нөхцөл байдалд оруулдаг уу? Харин тэр хүмүүсийг та илаашуулж, эдгэж босгодог уу? 4-р бүлгийн 14-р эшлэлээр маш тодорхой хэлсэн. Бос гэж. Яг гоо энэ орчуулган дээр миний уншсан орчуулган дээр бол яв гэж хэлсэн тий. Бас бос гэж хэлсэн биз дээ. Дебора Баракт хандан бос. Өнөөдөр эзэн чиний гарт Сесераг өгсөн билээ. Эзэн өөрөө чиний өмнө явна гэв. Ингээд Барак 10,000 эрийг дагуулan Табор уулаас буулаа гэж хэлсэн. Бурхан бол амлснаа заавал хийдэг бурхан. Нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалаад бурхан амлснаа заавал хийнэ. Биднээс тэгвэл юу шаарддаг вэ? Зүгээр бурхандаа итгээ дагахыг хүсдэг. Бурхандаа итгээ дагахыг хүсдэг. Хэрвээ энэ худлаа байсан бол мянган жилийн туршид сая Христийн дагалдагч нар өнөөдрийг хүртэл тэр бурханы төлөө өөрийнхөө амийг зориулаад итгэлийн амьдралаар ингэж явах ямар шаардлага байсан юм баахгүй. Хэрвээ Библийн энэ үгсүүд, Библийн энэ амлалтууд бидний итгэж Есүс Христийн дагалдагч хүмүүсийн амьдралаар баталгаажаагүй байсан бол тэд өөрсдөө болох байсан. Тэд болоогүй. Яагаад гэж? Яг бол бурхан амлалтаа биелүүлсэн учраас харин ч өөрийнхөө үр хүүхдүүд хан нижил үндэстэн тэгээ тэр байтугай өөр үндэстэн хүрт Христийн дагалдагч болохын төлөө өөрийнхөө амь амьдралыг зориулж явсан олон дагалдагч нар яг өнөөдрийг хүртэл Христийн чуулганаас төрдөг. Яагаад гэж? Яагаад гэвэл өөрийнхөө амьдрал дээр амлсан учраас. Өөрийнхөө амьдрал дээр бурхан амлсан амлалтаа биелүүлдэг гэдгийг харсан учраас итгэл төгс яадаг вэ гэхээр Есүст итгээрэй. Есүсийг дагаарай. Таны амьдрал гэрэл гэгээтэй болох болно гэж хэлдэг баг. Үүнд юу хэрэгтэй вэ? Бид зүгээр л Есүсийг итгэлээрээ дагах нь хэрэгтэй байдаг. Эцэст нь Деборагаас суралцах 3 дахь чухал зүйл. Дебора ялалтыг өөртөө хадгалах гэж оролдоогүй. Өөрөөр хэлбэл 5 дахь бүлгийг харах юм бол Дебора бурхныг л багтаад байсан. Ийм хэцүү байсан, бурхан ингэж тусалсан. Бурхан ийм хийсэн, бурхан тэгсэн гэж. Бид нар заримдаа аюу хүнд хэцүү нөхцөл байдал донд бурхныг дагаж, бурхнаар ивэгдэж, бурхнаар ерөөлцдгийн дараа гів гүнт яадаг вэ гэхээр одоо бурхан биднэрт хэрэггүй юм шиг тийм нөхцөл байдлуудыг гаргах тохиолдол байгаад байдаг. Энэ бидний сул тал. Тэгээ би тийм, би лаг, би ингэж чадсан, би тэгсэн гэдэг үгсүүд аюу их гарч ирдэг.
Тэгэл ярианыхын төвөнд дандаа яадаг гэхээр би. Харин жинхэнэ бурханлаг эмхтэй, бурханлаг өдөрдөгч хүмүүс яадаг бурхан ингэсэн юм аа. Бурхан ингэж ивэсэн юм аа. Би биш ээ. Бурхан гэсэн юм аа. Хэдийгээр нөхцөл байдал ийм хэцүү байсан ч гэсэн бурхан өнөөдөр энэ арт түмнийг аварсан юм аа гэдэг үгийг бол хэлдэг байна. Би биш. Бурхан. Би биш. Бурхан. Бурхан ялалтыг байгуулсан. Бүх алдрыг бурханд өгөх ёстой. Зөвхөн бурхан л магтагдах ёстой. Дайныг ялсан нь бурхан. Тийм учраас эзэн магтагдах болтгоо гэдэг магтаалыг бол 5 дугаар бүлэг дээр бүхэлдээ бол Дебора хэлсэн байдаг. Ингээл Деборагийн амьдрал Библийн өөр нэг газар дахиж дурддаггүй. 2хан бүлэг дээр дурддаг өнгөрдөг. 2хан бүлэг дээр дурддагтаа маш хүчтэй гэрчлэлийг, хичээлийг биднэрт үлдээгээд явсан байдаг. Деборагаас суралцах номер 1 хичээл нь юу байсан бэ? Тэр бол Бурхныг сонсдог. Бурхны үгэнд итгэдэг. Бурхны үгээр хөдөлдөг нэг юм байсан. Номер 2 нь Дебора бол бусдыг урамшуулдаг, босгон байгуулдаг, бусдыг унгаадаг биш харин яг босгодог, урамшуулдаг нэг юм байсан. Номер 3 дугаарт нь Дебора бол ялалтыг өөртөө өмчлөхөж оролддог байгаагүй. Буцаагаад Бурхны хийсэн ажлыг Бурханд нь алдар болгон өгдөг байсан. Цөмөр хамтдаа өнөөдөр энэ хэсгээс суралцгаая. Үнэхээр Бурхныг дагдаг. Бурхны дуу хоолойг сонсохын тулд цагийг гаргадаг, хичээдэг. Бурхны дуу хоолойнд өөрийнхөө амьдралд чихийг тань нээж өгдөг. Тэгээ Бурхан үгээ хэлэх юм бол түүнд итгэж, түүний араас нөхцөл байдал тодорхойгүй байсан ч гэсэн алхаж явж чаддаг тийм итгэлээр зөвхөн алхахдаг байцгаая. Мөн ингэж алхахдаа Бурхантай хамт алхахдаг, бусдыг босгон байгуулдаг, урамшуулдаг тийм хүмүүс байцгаая. Энэ заавал ямар нэгэн удирдахч болж хийдэг зүйл биш. Бид эргэн тойрныхон хүмүүсийг үнэхээр итгэл дотор босгон байгуулагч нар болох нь Христийн дагалдагч хүний хийдэг чухал зүйл. 3 дугаарт нь альва амжилт өөрт байгаа бүхэл зүйлийн төлөө Бурханд буцаагаад алдрыг өргөдөг байцгаая. Мойросоос яагаад унсан бэлээ? Би ч гэсэн жоохон магтуулмаар л штэ. Би ч гэсэн үзэсгэлэнтэй штэ. Би ч гэсэн гоо штэ. Би ч гэсэн Бурхан мундаглалтаа мундаг яриадах юм байхгүй. Гэтэ тэр жоохонын ч гэсэн би авмаар штэ гэдэг энэ нэг Бурхантай энэ тэгш байх гэж оролцсон бардамнал нь түүнийг буцаагаад Бурханаас яасан. Ургахт нь Бурханы эсрэг нүгэл хийхэд нь хүргэсэн штэ. Тэгэхээр бид даруй зөрсдөлөөр Бурханд алдрыг өгж Бурханыг дагана гэдэг бол бидний хувьд маш их анхаарах ёстой чухал зүйлсүүдийн нэг байна. Амен. За хамтдаа хийсний өмнөр нь залбирцгаая. Бурхан аав минь өнөөдөр та үнэхээр Библиэлд байгаа Дебора гэх гайхалтай энэ дүрээр та өнөөдөр олон хүмүүсийг урамшуулж өрөөж байгаад баярлалаа. Үнэхээр олон иш үзүүлэгч нар тэр дотроо шүүгчний үед та Дебора гэх тэр эмэгтэйгээр дамжуулж түүний итгэлээр түүний бурханлаг зан чанараар өдөр даруй байдлаар мэрэгэн ухаанаар дамжуулаад та Израилийн арт түмнийг 20 жилийн турш зовж сүдэрсэн зовлонгоос нь ангижруулсан. Хэдийгээр Дебора дайн тулаан хийдэг хүн байгаагүй ч гэсэн их эзэн минь таны үгийг барь таны үгэнд итгэсэн учраас дайны талбар руу бараагтай хамт явсан учраас таны ялалтыг нүдэрээ харж таныг шагшин магтсан билээ. Үнэхээр Деборогоос бид нар суралцах хүсэж байна. Танд ялангуяа тантай харилцаан дээр. Бид их эзэн минь ямар ч хүнд нөхцөл байдал донд байсан таны үгийг сонсохын төлөө хичээдэг. Танд сайн гаргадаг. Таны үгээр хөтлөгддөг, өдөрдүүлдэг, таны үгэнд итгэдэг, найддаг. Зүгээр үг хэл яриагаар биш мөн үйлсээр нь хүртэл харагддаг байхад та биднэрт туслаач. Мөн их эзэн аав минь бид нар бусдыг босгон байгуулж бараак мэд олон сулдсан, ядарсан, шантарсан, унсан, шархалсан тэдгээр хүмүүсийг таны хувьд үнэхээр эзний жанжин мэтэр хүмүүсийг босгон байгуулж урамшуулах тэр үг хэл яриаг та бидний аманд өгөөч. Бид нар үйлдэлээрээ, үйлсээрээ, үгээрээ, хандлагаараа бусдыг унгаадаг нэгэн биш харин босгон байгуулдаг нэгэн болгож өгөөч таасахгүй гэж. Мөн эзэн минь
Бидний амьдралд байгаа бүх зүйл танаас гэдгийг бид хүлээн зөвшөөрч, ялалт, амжилт, бидний магадгүй бардан болох гээд байгаа тэр бүх зүйлсүүд их эзэм таних гэдгийг хүлээн зөвшөөрж алдрыг танд өргөж байна. Эд баялгаар, эрх мэдлэр, мэрэгчлэр, боловсролоор, албан тушаалаар эсвэл энэ дэлхийн устан алга болох тэр зүйлсүүдээр бус харин эзэн таны сүнсээр таны хүч чадлаар үйлчилж танд алдрыг буцааж өгөхийг хүсэж байна эзэн. Бидний амьдрал танаас хол байж өөрийнхөө мэрэгэн ухаан өөрийнхөө туршлаган дээр бус харин тань дээр ойрхон байж тань руу улам илүү ойртоход та туслаач эзэн минь. Танд баярлалаа. Тэгээ бидний амьдралд байгаа маш олон бидний амьдралыг нухчин дарж унгааж хүнд хэцүү байдалд оруулж байгаа Кананы хаан мэт тэр 900 морд тэрэг мэт тийм олон бэрхшээлүүдийн дунд эзэн танд итгэлээр ялалт байгуулан таны араас явахад та туслаарай. Эзэн Есүс Христийн нэрээрээс гуйн залбирлаа. Аамен.